Шинжилтээ уялдуулан шинээр хийх ажил бидэнд олон байгаа бөгөөд энэ ажилд орон нутгийн байгууллагууд ялангуяа аймгийн засаг дарга нар онцгой анхаарч ажиллах нь чухлаа гэдгийг би зориуд онцлон тэмдэглэе. Өнгөрсөн жил орон нутгийн удирдлагуудын ажлыг дүгнэх гол үзүүлэлт нь бол хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжсэн бэ? Хичнээн хүн ажлын байртай болов гэдгээр хэмжигдэж байсан бол энэ жил мөн адил өрх гэр бүл иргэдийн амжиргааг дэмжихэж хийсэн арга хэмжээ үр дүнгээр нь бид бүх шатны удирдлагуудынхаа тэр дотроо нийслэл орон нутгийн удирдлагуудын үйл ажиллагааг үнэлж дүгнэх болно. Өрхийн хөгжлийг дэмжих жилийн зохион байгуулах салбар хороо түүнийг зохион байгуулж орон нутаг бүр өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажилд бүхий л боломж бололцоогоо дайшлан ажиллахыг үүрэг болгож байна. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагууд хувийн хэвшил өрх иргэдийн оролцоог хангаж нийгмийн хариуцлагыг улам өндөржүүлэх хэрэгтэй байна. Өрхийн хөгжлийг дэмжих жилийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, ялангуяа шаардлагатай өрх гэр бүлд хүрч ажиллах чиглэлээр тодорхой үйл ажиллагаа зохион байгуулж ажиллах шаардлагатай. Өнгөрсөн 1 сарын хугацаанд жилийн ажлыг зохион байгуулах үндэсний хороо техникийн түвшний уулзалтуудыг бид хэд хэдэн удаа зохион байгуулсан бөгөөд ажил хэргийн асуудалд манай зарим яамд тухайлбал эрүүл мэндийн яам оролцоогоо нэмэгдүүлэх, идэвхжүүлэх шаардлага байгаагүй зохон тэмдэглэж ажиллахыг анхааруулж байна. Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг ажил болгох үр дүнд хүрэх хэсэг нь дан ганц засгийн газраас бус нөгөө талаас иргэдээс шууд хамаарна. Ажилгүй байгаа хүн бүр ажил хийх, залхуурлаас ангижрах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Хамтын зүтгэл, хамтын хариуцлагаар бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлж энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж чаднаа гэж үзэж байна. Хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх санхүү зохион байгуулалтын хүрээнд шуурхай арга хэмжээ авч салбар орон нутгийн үйл ажиллагааг уялдуулж бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулсан бодлого арга хэмжээг энэ жилийн хүрээнд авч хэрэгжүүлж өрх иргэдийн амьдралд бодиттой нааштай үр дүн гаргах ахиц гаргахыг шат шатандаа зорж хүн хүч төсөв хөрөнгийг дайшлан ажиллах нь чухал байна. Дутагдж байгаа их усүрийг дахин бүрдүүлэх талаар салбарын яамд орон нутгийн байгууллагууд итвэх санаачлагтай ажиллах хэрэгтэй. Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо нэн чухал болохыг бас онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажил хөдөлмөр эрхлэх, бизнесээ өргөжүүлэх талаар нийгмийн сэтгэл зүйд нөлөөлсөн өрх гэр бүлийг дэмжсэн нэвтрүүлгүүдийг гаргаж хийх нь энэ ажлыг амжилттай болгоход үр өгөөжтэй болно гэж үзэж байна. За мөн манай төрийн бус байгууллагуудын оролцоог идэвхжүүлэх нь чухал байна. Удахгүй иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогыг төрийн бус байгууллагуудын хамтын оролцоотой бид боловсруулж түүнийг батлахаар төлөвлөж байгаа. Энэхүү бодлогын үзэл баримтлалын хүрээнд хамтын ажиллагаа улам өргөжнө гэж итгэж байна. 2012 онд Монгол улсын 742.3 мянган өрх түүний дотор нийгмийн дэмжлэг тусалцаа шаардлагатай байгаа өрхүүдийн амьдрал ахуйд бодиттой өөрчлөлт ахиц гаргахад та бидний хүчин чармайлт хамтын үйл ажиллагаа чиглэгдэх ёстой. Та бүхнийг энэхүү үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвхтэй, бүтээлчээр оролцож ажиллахыг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Монгол Улсын ерөнхий сайданд баярлалаа. Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд салбарын яамдаас зохион байгуулах ажлын талаарх хэлтгэл мэдээллийг сонсъё. Нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн сайд Ганди таныг урьж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ сонирхолтой мэдээллийг бас давхар өгье гэж бодож байна. Үндэсний хорооны хувьд хийх ажил юун дээр түшгэлж хийх вэ гэхээр тодорхой мэдээлэл төр тулгуурлаж хийх ёстой. Тэгээд энэ презентацаа би гол статистик мэдээлэл тулгарч байгаа асуудлаа ард энэ самбар дээр гарч байгаах. Тэгээд тайлбарлаа явъя гэж бодож байна. За 2010 оны тоолоор Монгол улсад 713,780 өрх тоологдсон. 2000 оныхоос 31.9%-аар нэмэгдсэн байна. За ам
бүлээрээ байгаа өрхөд ихнэр нөхөр хүүхдүүдтэй хамт мөн эцэг их эсвэл ихэнх хүүхдүүдийнхээ хамт өр хүүсгэн амьдарч байгаа өрхөд амарч байгаа өгөөд нийт өрхийн 62.4% байна. За нийлмэл ам бүлтэй өрхөд ямар нэгэн байдлаар хамаатан садны хамааралтай хүмүүс өр хүүсгэн амьдарч байгаа өрхөд хамаарч байгаа. Ингээд Монгол Улсын нийт өрхийн 24.9%-ийг эзэлж байна. Холимог өрх байна. Хамаатан садны хамааралтай болон хамааралгүй хүмүүс өр хүүсгэн амьдарч байгаа хэлбэр бөгөөд манай нийт өрхийн 2.1%-ийг эзэлж байна. Ганц биеэрээ өр хүүсгэн амьдарч байгаа энэ хэлбэр манай улсад мөн багагүй байна. Нийт өрхийн 10.6%-ийг эзэлж байгаа бөгөөд 10 өрх дотвын нэг нь ганц бие өрх байна гэж ингэж үзэж байгаа. За Монгол Улсын өрхийн тоог аймаг нийслэлээр гаргасан байгаа. За Монгол Улсын нийт өрхийн 42.3% нь нийслэлд амьдарч байна. За орон нутгаас хөвсгөл өөр хангаа Сэлэн аймагуудад хамгийн олон буюу 28,000-аас 33,000 өрх байна. Говь Сүмбэр, Дорногов, Сүхбаатар, Говь Алтай аймагуд 15,000 хүрэхгүй өрхтэй байна. Монгол Улсын өрхийн бүтэц хот өдөөгөр нь авч үзлээ. Хотын өрхийн бүтэц, өдөөгийн өрхийн бүтэцийг та бүхэн ард гарч байгаа самбар дээрээс харж байгаа бах. Өрхийн бүтэцийг хот өдөөгөр нь авч үзвэл хот өдөөгийн өрхийн аль алинх нь хувьд ам бүлээрээ амьдардаг өрх ихэнх хувийг эзэлж байгаа өгөөд нийлмэл өрхийн эзлэх хувь хотод 2 дахин их байна. Энэ нь хот суурин төвлөрсөн газар чиглэсэн шилжих хөдөлгөөн их байгаатай холбоотой. Үүнд хөдөөнөөс хотод боловсрол эзэмшээр шилжин эргэсдийн эзлэх хувь өндөр бөгөөд ямар нэгэн байдлаар гэр бүлээсээ хол амьдрах ийм нөхцөл бас бүрдэж байна гэж хэлэх гэж байна. За өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүл хүрээн шилжин эргэж өрхүүдийн иргэний бүртгэл нийгмийн болон бусад үйлчлэгэнд хамрагдах боломжийг нь бүрдүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд, түүний дотор орон нутгийн байгууллагууд тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулах нь шилжилт хөдөлгөөнд оролцож өрхүүдийг амжиргаа хөгжил бүрэн бүтнээрээ амьдрах энэ нөхцөлийг бүрдүүлэхэд нь хувь нэмэр оруулнаа. За өрхийн ам бүлийн тоог авч үзлээ. Монгол Улсын өрхийн ам бүлийн дундаж тоог 3.6 байна. Манай улсын өрх дунджаар 3-аас 4 ам бүлтэй байна. 1989 оны хүн ам уран сууцны тоолгоор нэг өрхөд 4.8 хүн ноогдож байсан бол 3.6 болж буулсан байна. Өрхийн ам бүлийн тоо нь өрхийн ядууралд өртөх магадлалтай шууд хамааралтай байдаг. Тухайлбал 2 хүртэлх ам бүлтэй өрхийн 13% нь 3-аас 5 ам бүлтэй өрхийн 34% нь, за 5-аас 7 ам бүлтэй өрхийн 50% нь, 8-аас дээш ам бүлтэй өрхийн 73% нь ядуу байх магадлалтай байна. За өрхийн гишүүдийн онцлог бүлгүүдийг гаргаж харъя. За 18 нас хүртэлх хүүхэдтэй өрхүүд, 18-аас 24 насны залуучууд зөнхөлсөн гэр бүл өрх, ахмад настантай өрх, хөгжлийн бэрхшээлтэй өрхийн харьцуултыг та бүхэн харж байгаа. За өрх гэдэг бол нийгмийн хамгийн анхан шатны зохион байгуулалтаа нэгж гэдэг утгаараа өрхийг бүрдүүлж байгаа гишүүдийн эрэлт хэрэгцээг харгалзан бодлого үйл ажиллагаа явуулах нь өрхийн хөгжлийг хангах цогц тулгуураа. 475.2 өрх буюу нийт өрхийн 66.5% нь 0-аас 18 насны хүүхэдтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй, бага орлоготой, хүн төлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах, нийт хүүхдийн хөгжлийг хангах, боловсрол эрүүл мэндийн үйлчлэгийг сайжруулах асуудал дээрх тооноос харагдаж байна. Нийт өрхийн 34.7% нь 18-аас 24 насны залуучууд зөнхөлсөн гэр бүл байна. Энэ насны бүлгийн залуусуудын хувьд ажилгүйдэл улсын дунджаас 2 дахин өндөр байна. Залуучууд үргэлжлүүлэн суралцах, ажил мэргэжлээ зөв сонгоход туслах, дээд болон мэргэжлийн боловсролын чанарыг сайжруулах, сургуулиас ажил шилжихтэн дэмжих бодлогыг өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд энэ залуу гэр бүлүүдийг дэмжих бодлого илүү чухал байна гэдгийг эндээс харагдаж байна. За 121.4 мянган өрх буюу нийт өрхийн 17% нь ахмад настантай гэр бүл байна. 2011 оны сүүлээр засгийн газраас ахмад насны асуудлаар зөвлөлтөх уулзалтыг зохион байгуул цаашдын бодлого зорилтоо тодорхойлсон. За хүүхдүүд гэр бүлдээ хинтээ амьдарч байна гэдэг судалгааг бид нар бас давхар хийлээ. За энд одоо тодорхой төвшөнд эцэг эхтэйгээ амьдарч байгаа хэсэг бол 72% байна. За бусд нь эмээ өвөөтэйгээ 10%. За ямар нэгэн байдлаар зөвхөн эхтэйгээ 10%, хамааралгүй одоо хамаатан садны хүмүүстэйгээ амьдарч байгаа 1% гэгчлэн энэ бидний анхаарлаа хандуулж тавих энэ гэр бүлийн одоо бүтцийн зүйл, энэ хүүхдээр онцгойлж ингэж авч утсан зүйл харагдаж байна. За өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтэй асуудал чухал байгаа. Тэгэхээр өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтэй хүний тоо авч үзлээ. За ажил хөдөлмөр эрхлэлт мэдээжээр өрхийн амжиргааны гол нөхцлөө. Өнөөдөр манад нийт өрхийн 27% нь буюу 4 өрх тутмын нэг нь ажил хөдөлмөр эрхлэлдэг хүн огт байхгүй байна. Энэ бол том тоо юм. Тэгэхээр энэ талаас нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болох бодлого үйл ажиллагаа, өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний дунд чухал байр суурь эзлэх ёстой гэдгийг онцгойлж
засгийн газар энэ жил өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан юм а. Нөгөө талаас хөдөлмөр эрхлэх чадвартай гишүүнгүй өрхийн тухайд нийгмийн халамж хамгааллын тэтгэр тэтгэмж зорилтод бусад арга хэмжээ, амжиргааны гол их үүсэр болж байгааг харгалзан эдгээрийг нэмэгдүүлэх арга хэмжээг засгийн газраас эхний хагас жил багтаан үе шатаагаар хэрэгжүүлэх шаардлагатай байгаамаа. За хот хөдөөгийн өрхийн мөнгөн орлогын бүтцийг авч үзлээ. 2010 оны төвшөнд авч үзсэн. Тэгэхээр та бүхэн харж байгаа хотын өрхийн мөнгөн орлогын бүтц ямар байна? За хөдөөгийн өрхийн мөнгөн орлогын бүтцийн асуудал байна. За ажил эрхлэлтийн байдал нь өрхийн мөнгөн орлогын бүтцэд бол тусглаа олсон байдаг. За үндэсний статистикийн хорооноос өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанаас үзэхэд өрхийн орлогод тэтгэр тэтгэмж 15-аас 22% эзэлж байна. Ингэхдээ энэ үзүүлэлт нь хотод хөдөөд хотынхоос 7 нэгжээр илүү байна. Энэ нь хөдөөд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэх боломж хязгаарлагдмал ажлын байр хомс тэр хэмжээгээр ядуур юм уу өрхийг дэмжих ямар нэгэн эдийн засгийн их үүсвэр байхгүй байгааг харуулж байна гэж энэ статистикээс харагдж байна. За мөнгөний оролцоо ийм байхад орон сууцны нөхцөл өрхүүдэд ямар байна вэ гэдгийг гаргаж харлаа. Тэгэхээр бас та бүхэн харж байгаа гэрт амьдардаг өрх, байшинд амьдардаг өрх, зориултын бус сууцанд амьдардаг өрхүүдийн тоог гаргаж авлаа. Дээрэс нь хот хөдөө гэж ингэж ангилж үзсэн. За хүн зохистой орчинд амьдрах эрхээр хангагдах нь орон сууцны хангамж нөхцөл чухал нөлөөтэй өгөөд хүний эрхийн хамгийн голлох суурь эрхийн нэгэ. Манай нийт өрхийн 54% байшинд, 45% нь гэрт, 1% зориултын бус сууцанд амьдарч байна. Байшинд амьдарч байгаа иргэдийн 40.4% нь буюу нийт өрхийн 21.8% нь инженерийн шугам шүлжээ бүхий орон сууцны байшинд амьдарч байна. Иймээс цаашид дид бүтэц бүхий орон сууц барих, ингэснээр хөрс агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах тав тухтай орчныг бий болох боломж өртнэ. 8.1 мянган өрх орц тариншаа зэрэг зориултын бус орцонд амьдарч байна. Иймээс орон гэргүй иргэдэг орон гэртээ болох халамжийн орон сууцны хөлбөрийг боловсруулах асуудлаар онцгой анхаарал хандуулж засгийн газар тодорхой зорилт төлөвлөрүүдийг хэрэгжүүлэх ийм асуудлуудыг хилцэж эхлэж ярьж байна. За өрхийн хөгжлийг дэмжих ийм статистикийг бид нэр гаргаж авлаа. Ерөөсөө Монгол улсын хэмжээнд өрх маань ямар орлоготой, ямар орон сууцнд, хот хөдөөд ямар хүн амын дид бүтцээ амьдарч байгаа юм бэ гэдэг ерөнхий бүтээгдэхүүн маань сая миний ярьсан зүйлүүд ээ. Тэгэхээр энэ жилийн хүрээнд юу хийх юм бэ гэдэг талаараа товчхон яриа гэж бодож байна. Тэгэхээр өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. За энэ дээр өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт амжиргааг дэмжих чиглэлээр явуулах үйл ажиллагаа, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, за өрхийн гишүүдийн боловсролыг дэмжих чиглэлээр зорилттой хөтөлбөрүүд, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, өрхийн гишүүдэд сэтгэл зүйн бусад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, за амжиргаа хөгжлийн талын мэдээллийг сайжруулж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх талаар үйл ажиллагаа, хөтөлбөрийн удирдлага зохицуулалт, оролцогч талуудын үүрэг оролцооны талуудыг хийх ёстой юм а. За өрхийн гишүүдийн оролцоо идэх санаачлагыг тулгуурлана гэж бид үзэж байгаа. Тэгээд нэг айл өрх байдаг юм а гэхэд энд ямар тусламж үйлчилгээ, эрэлт хэрэгцээ шаардлагатай байгаа вэ гэдгийг энэ өрхийн хөгжлийн талаарх энэ гэр гэдэг энэ үнэлгээ хийж үзсэн. Тэгэхээр энэ гэр үнэлгээнд дээр та бүхэн харж байгаа бүгдд нь энэ суурь илтгэлийг тарааж өгнө. Тэгээ энэ өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт орон нутгийн түвшинд амжиргааны түвшинг нь харгалзаад сонгосон өрхийн гишүүдийн оролцоотойгоор дээрх гэр үнэлгээ хийж заавал хөгжих өрхийн бүлэгт багтсан өрхүүдийг хамруулъя гэж ингэж үзэж байгаа. Сонгогдсон өрхийгөө хөгжүүлэх төлөвлөгөөг нь өөрсдөө хамтран боловсруулж тухайн өрхөж чиглэсэн нийгмийн үйлчлэгээ хүргэх ёстой юм а. За өрхийн эрэлт хэрэгцээний нийцсэн дэмжлэг тусалцаа үзүүлэх замаар мэдээж хэрэг хөгжлийг дэмжинэ. Тэр өрхийн хөгжлийг дэмжих асуудал нь салбар дундын бодлого, зохицуулалт шаардсан олон талын хүчин чармаалтанд тулгуурласан цогц үйл ажиллагаа байх тул салбарын яамд агентлаг бүх шатны орон нутгийн байгууллагуудын болон иргэдийн өөрсдийнх нь оролцоо хувь нэмэр зайлшгүй байх ёстой юм а. За дээрх ажлуудыг хийхэд би жишээ авч үзүүлье гэж ингэж бодсон. За нэгдүгээр жишээ байна. Энэ өрх толгойсон эмэгтэй бага насны хүүхэдтэй, бага боловсралтай 3-8 насны 3 хүүхэдтэй хогийн цэгийн ойролцоо хог түж амьдардаг нэг ядуу гэсэн энэ өрх гэр бүл байна. Өрхийн сарын орлого нь хүний хөгжлийн сангаар хэмжигдэж байгаа. Тэгэхээр энэ гэр бүл дээр жишээл аваад үзэхэд
хамгийн эмзэг ядуу үрхийн одоо жишээ ядууст орлогын дэмжлэг үзүүлэхгүй байх нь тэгш бус байдал баян хоосны ялгааг нэмэгдүүлж байгаа. Ядуу үрхийн хүүхдүүд гудамжинд гарч хүн төлмөр эрхэлж хоол хүнсний дутагдлаас эрүүл мэндийн дойротолтой боловсралгүй өсөж байна. Энэ нь цаашдаа үед амьдсан боловсралгүй ядуусыг ядуу үрхийг бий болох үр дагавартай. Архитал хүчирхийлэл хулгай дээрэм зэрэг үзэгдлүүд ядууралтай холбоотойгоор нийгэмд хор уршигтай. Иймээс энэ үрхүүдийн судалгааг нэг үрчлэн гаргана. Энэ үрхүүдэд чиглэсэн одоо тодорхой зорилт хөтөлбөрүүд гаргаж хүнсний талон олгох, хүний хөгжлийн санхаас хүртээж байгаа хишиг хувь зогсохоор нөхцөл мөнгөнд итгэмж олгох, сургуулийн өмнөх боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, орон гэртээ болгоход нь туслах, эцэг эхийг нь одоо ажилтаа болгох энэ одоо үйл ажиллагаанууд шууд авч хэрэгжүүлэх юм аа. За өрхийн жишээ бол дундаас доогуур орлоготой өрхийн жишээг авч үзлээ. Ам бол 7 байна, олон хүүхэдтэй. Тодорхой сарын орлого нь бол хэлбэлцэлтэй ийм өрх байна. Тэгэхээр энэ өрхийн хувьд хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг хөдөлмөр эрхлэлийг дэмжих арга хэмжээнүүд авч хэрэгжүүлнэ. Энэ одоо нийгмийн хангамжсан үйлчлэгэнд хамруулах арга хэмжээ авахын зэрэгцээ өрхийн гишүүдийн оролцоотойгоор өрхийн хөгжлийн төлөвөө боловсруулж тодорхой одоо бодлогуудыг хэрэгжүүлнэ. Гарах үр дүн нь бол өрхийн гишүүд хоол тэжээлийн дутлаас гарна. Өрхийн гишүүд байнгын ажлын байртай болж орлого нэмэгдэнэ. Хүүхэд зохистой орчинд хүмүүжих боломж өрдөнө. Өрхийн хүнснийхээс бусад одоо хэрэглээ нэмэгдэнэ. Өрхийн гишүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж өргөжөж эрүүл мэндэд нагц гарна. Хүүхдүүд сургуулиас завсартаа сэргийлж үед амьдсан ядуур дүртгэс өрчлөн сэргийлнэ гэж ингэж үзэж байгаа. Онцгой гэр бүлүүдийн хувьд ганц жишээ авлаа. Энэ дээр шилж хөдөлгөөн орчин дахь гэр бүлийн асуудал байна. За энэ одоо орчинд буюу одоо зориултын бус орон сууцнд амьдарч байгаа энэ өрхүүдийн хувьд зорилттой төлбөрүүдийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд өрхийн гишүүдийн хөдөлмөрийн нөхцөл сайжирч орлого нэмэгдэх, өрхийн гишүүд хүүхдүүд хүчирхийлэлд өртөх явдал зогсох, нийгмийн үйлчлэгэнд хамрагдах, өрхүүд хөдөлмөрөө хоршин амьдрах, орон сууцтай болж амьдрах нөхцөл нь сайжрах, нийгмийн болон эрүүл мэнд хөдөлмөр эрхлээс сэтгэл зүйн үйлчлэгэнд хамрагдах болжл нөхцөлд бий болно гэж ингэж үзэж байгаамаа. За ингээд 3 одоо эдийн засгийн хувьд хүн амын бүлгийн хувьд онцлог байдалтай өрхүүдийг жишээ авч ярьлаа. За энэ зорилттой төлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ямар их үүсвэр санхүүгийн ямар одоо бодлого уйлдах юм бэ гэдгийг мэдээж та бүхэн асуух бах. Тэгэхээр энэ жилийн ажлыг хөдөлмөр эрхлэлийг дэмжих шинжилсэн хууль, нийгмийн халамжийн шинжилсэн хуультай уялдуулна. Ингээд уялдуулсны үндсэн дээр тодорхой одоо үр дүнгууд гарна гэж ингэж үзэж байгаа. Жишээлбэл хүнсний толон олох, ажил үргэлжлэн, утааг багасгах, амьдрах орчин сайжруулах, орон сууцны тодорхой одоо зорилттой хөтөлбөрүүдэд хамрагдах хөтөлбөрүүд хэрэгжинэ. За энийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээгээр улсын хэмжээний мэдээллийн сантай болно гэж ингэж үзэж байгаа. Мэдээллийн санг одоо та бүхэн ард гарч байгаа одоо зураглалаас харах бах. Энэ дээр орлого орлуулан тооцох аргачлалаар энэ ядуу иргэнээ тодорхойлж гаргана. За энэ мэдээллийн үндсэн дээр одоо тодорхой бодлогод хийгнэ. За өрхийн амжиргааны төвшингийн салбар дундын мэдээллийн сан бас бий болгоно гэж үзэж байгаа. Тэгэхээр ганц жилээр энэ одоо ажил маань хэрэгжихгүй цаашдаа үргэлжлүүлээд явхад энэ мэдээллийн сан, салбар дундын мэдээллийн сангууд үүрэг оролцоотой нэлээд томоохон бүтээгдэхүүн болж үлдснэ гэж ингэж үзэж байгаа. За салбар дундын мэдээллийн сангийн бүтцийг энэ ард гаргаж байгаа. Тэгэхээр ямар оролцоотой байх вэ? Ямар одоо хэлбэрээр энэ мэдээллийн сангаа солилцож баяжуулж байхаа гэдгийг гаргасан байгаа. Тэгэхээр бүх оролцогчдод илтгэлээ тарааж өгөх учраас танилцах байхаа гэж ингэж найдаж байна. За судалгааг нийслэл хот суурин газрын одоо утаа багасгахад хэрэглэнэ. Энэ бол ядуурлын гол одоо илрэл. Ядуу эмзэг үлгийн иргэдэд зориулсан эрчим хүчний үнийн хөнгөлөлт, гэрийн дулаалгын зориулсан эсгий дээвэр туурга олох ажил, хүнд нөхцөлд амьдарч байгаа өргөд зориулсан түлшний үнийн хөнгөлөлт гэх зэрэг нийгмийн үйлчлэгээний хүртээмжийг дэмжих хөтөлбөрт ингээ ашиглах ёстой маа. Тэгэхээр мэдээллийн сангаар дамжуулж энэ нийгмийн үйлчлэгээнүүдийг хүргэнэ. Аймгаар жишээ авсан байгаа. Ард одоо Ховд аймагт ядуу өрхийн одоо төвшин ямар байна гэсэн байдлаар энэ статистикийг гаргаж авсан байгаа. Тэгэхээр аймаг дээр энэ орон нутгийн засаг захиргааны бүх нэгж бодлого яаж уялдах вэ гэдэг дээр энэ мэдээллийн сан чухал үүрэг гүйцэтгэнэ. За ийм байдлаар гол одоо төлөвсөн ажлуудаа базж ярьлаа. Энэ бол та бид бүгдийн хамтарч хийх ёстой ажил. Одоо гол дизайн юм аа. За үндэсний хорооны төвшөнд юу их вэ гэдэг дээр би хоёр зүйлийг хэлье. Тэгэхээр өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлын мэдээлэл солилцоо, үндэсний хороо мэдээлэл солилцох систем, мэдээллийг нэгтгэх салбарын уялдааг хангах. За оролцох энэ яамт, агентлаг, олон нийт засаг даргын тамгын газар төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбооны талаар одоо тодорхой зураглалууд хийсэн байгаа. За
тодорхой өрхийн өглийг дэмжих жилийн хүрээнд аймаг нийслэл орон нутгийн түвшинд үйл ажиллагаа зохион байгуулахдаа тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн болон төрийн бус байгууллага нийгмийн түншлэлийн талуудын төлөөллийг оролцсон байгуулж ажилуулах, үндэсний хорооны төлөвлөгөөг үндэслэн хийх, ажлын болон сурталчилгааны төлөвлөгөө батлан орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, санхүүжилтийг орон нутгийн төсвөөр шийдвэрлэх, үр дүнг улирал тутам үндэсний хороонд ирүүлэх, өрхийн өглийг дэмжих жилийн хүрээнд шаардлагатай өрхүүдэд хүрч ажиллахад төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах, хамтран ажиллах, орон нутгийн хэмжээнд өрхийн амжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа төрийн болон бусад санхүүжилттэй төсөл хөтөлбөр үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үр дүнгийн мэдээллийг нэгтэн авч мэдээлэх, иргэд өрхийн гишүүдийн өөрсдийнх нь идэвх оролцоог чухалчлах, урамшуулан дэмжих механизмыг оновчтой болгох, өрхүүд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, өрхийн хөгжил чухал хувь нэмэр оруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн тухай хууль, өрхийн өглийг дэмжих хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд уялдуулах шаардлага байна гэж ингэж үзэж байна. За ингээд өрхийн өглийг дэмжих жилийн ажлын хүрээнд хамтарч хийх ажлаа та бүхэнд танилцууллаа. Хамтарч ажиллахад үр дүн гарна гэд найдаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Ганди сайдад баярлалаа. Одоо эрүүл мэндийн сайд Хөрлөбатар таныг урьж байна. За ирхэм та бүхэн энэ өдрийн амар амгалан айлтгая. За эрүүл мэндийн салбараас өрхийг дэмжих, өрхийн хөгжлийг дэмжих жил зориулж хоёр чиглэлээр би хийх ажлаа товч танилцуулъя. За өрх хүн амд нийгмийн эрүүл мэндийн туссан дүнгийн үйлчлэгийг хүргэх чиглэлээр хийгдэх ажил. За энэ дотор бол сум өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх стратегийг батлан хэрэгжүүлж ажиллана. За энэ та бүхэн мэдж байгаа эрүүл мэндийн тухай хуулийн дээр сум өрхийн эрүүл мэндийн төв болгож өөрчилсөн байгаа. Имлэг гэдэг томьёолыг яагаад эрүүл мэндийн төв гэж өөрчилсөн бэ гэвэл нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгэнд түлхүү анхаарна. Өвчлөхөөс өмнө бид урьдчилан сэргийлэх чиглэл рүү их онцгой анхаарч ажиллана гэсэн зорилго тавьж энэ өрхийн болон сумын эрүүл мэндийн төвийг байгуулахаар тогтож байгаа. За сумын эрүүл мэндийн төвийг 3 зэрэглэлд хувааж бид үйл ажиллагааг төлөвлөж байна. За А зэрэглэлд гэж аймгийн төвөөс 50 км-ийн дотор байгаа сумын эрүүл мэндийн төвийн стандартыг гаргаж ирнэ. За Б зэрэглэлд нь бол 50-аас 100 км-ийн зайд байгаа сумдын эрүүл мэндийн төвүүдийг бид мөн ямар тусламж үйлчилгээ явуулах вэ гэдгийг тогтож за тэр зэрэглэлд байна. Мөн алслагдсан буюу 100 км-оос илүү алс зайд байрлаж байгаа сумын эрүүл мэндийн төвүүдийг ер нь бол тоногдол за яаралтай тусламжийн үйлчилгээ зэрэглэл нь бол нэлээд өндөр стандартыг тавьж энийг үйл ажиллагаа болгож хэрэгжүүлэх юм аа. За 2012 онд эрүүл хүүхэд аяныг бид зохион байгуулж явуулнаа. За энэ нь бол 0-оос 18 насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эрүүлжүүлнэ. Ийм томоохон зорилтыг тавьж өрхийн хөгжлийг дэмжих жилд өрхийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр бодиттой арга хэмжээ авахар төлөвлөсөн байгаа. За дараа нь бид А гепатитын эсрэг товлолт вакцинжуулалтад хүүхдүүдийг хамруулж байгаа. Та бүгд мэдж байгаа. Халдварт өвчний дотроос вирус гепатит буюу шар өвчин тархалт өндөртэй байгаа. За энэ тархалт өндөртэй шар өвчний дотор вирус гепатит А бол хамгийн өндөр тархалттай байгаа. За энэ нь бол нийт гепатит буюу шар өвчлөлийн дотор 92.7%-ийг эзэлж байгаа. Тийм учраас бид энэ А гепатитын эсрэг вакцинжуулалтыг 2012 оноос эхэлж 1 нас 2 сартаа 2 настай хүүхдүүдэд бол 2 удаа хийж энэ вирус гепатит А-гаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм аа. За мөн төлбөрийн чадваргүй амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн тусламж үйлчлэгийг үн төлбөргүй үзүүлэх эрхийн бичиг олгох ажиллагааг бол эрчимжүүлнэ. За нийт 130 мянган иргэн энэ хөтөлбөрт хамрагдаж үнэгүй эмнэлгийн тусламж үйлчлэг авах эрхийн бичиг авах юм аа. За энд бол 2 сая Америк долларыг зарцуулахаар төлөвлөсөн байгаа.
За дараагийн хийх зүйл бол хүн амын насжилтын үндэсний стратеги эрүүл мэндийн зорилтыг хэрэгжүүлж аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт Ахмадын кабинетыг Ахмад наснуудтай зориулсан эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах чиглэлээр ажиллана. За нийтийн биеийн тамир хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор бүх ард түмний спортын 13 дугаар их наадмыг 27 төрлөөр зохион байгуулна. Бид уржигдар их наадмаа бол нээсэн 6 сарын 3-нд энэ наадам маань бол дуусах юм аа. За дараачийн үндсэн чиглэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр хийгдэх ажлуудыг би та бүхэнд авч танилцуулъя. За өрхийн хөгжлийг дэмжих чиглэлийг та уялдуулан 2012 оныг эрүүл мэндийн салбар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил болгож зарлаж байгаа. За энэ хүрээнд бидний ард иргэдэд үйлчлэх эмнэлгийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанартай онцлогоо анхаарна. Ээлтэй орчныг бүрдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана. За эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар төрөөс баримтлах бодлогыг баталж хэрэгжүүлж ажиллана. За үндэсний онцлогоо эмчилгээний төвийг бид суурийн тавьж үйл ажиллагааг нь эхлүүлнэ. Энэ нь бол бүх орон нутгийг хамарсан телемедицины сүлжээ бүхий үндэсний онцлогоо эмчилгээний төвийг бий болгох юм аа. За мөн хөнгөвчлөх эмчилгээ, гэрийн эмчилгээ, сувилгааг өргөтгөж нийгмийн эрүүл мэндийн ажилтны өрх гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээний хүрээг бол нэмэгдүүлэхээр бид төлөвлөж тусгайлсан төлөвлөгөө гаргаж гэрээр эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээ, анхан шатны тусламж үйлчилгээ өргөх ажил дээр онцгойлон анхаарч ажиллана. Тэгээ өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд бол эрүүл мэндийн яамнаас олон ажил төлөвлөсөн байгаа. За би бол ерөнхийдөө зангидаад товч танилцууллаа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За Хурлаатар сайд баярлалаа. Замтайвар барилгын байгуулалтын сайд дашторж таныг урьж байна. Сайн төрөлцөлсөн та бүхний өнөөдрийн амар амгалан айлтгая. Дунд болон бага орлоготой өрхөөдийг орон сууцлах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар би товч мэдээлэл өгье. Монгол улсын мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилттой хөтөлбөрийг боловсруулан улсын их хурлын 10 оны 36 дугаар тогтоолоор батлуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууцыг барихаар төлөвлөж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Монгол улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга байгаль орчны сайд замтайвар барилгын байгуулалтын сайдын 11 оны 3 сарын 21-ний өдрийн хамтарсан тушаалаар бол батлуулсан. Шинэ бүтээн байгуулалтын хугацааны зорилттой хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айл орон сууцыг инженерийн болон нийгмийн дэд үтсийн барилга байгуулалт төр сургууль цэцэрлэг эмнэлэг сургууль үйлдвэрлэлийн төв гэх мэт энэ бүх зүйлийг хамт цогцоор нь барихыг бол төлөвлөж инженерийн дэд үтсийг барих хөрөнгийн их үүсвэрийг эхний ээлжинд шийдвэрлэж байгаагаараа урд урдын зүйлүүдээс нэлээд онцлог болж байгаа. За үүнээс бол 75 мянган айлын орон сууцыг нийслэл Улаанбаатар хотод 25 мянган айлын орон сууцыг хөдөө орон нутагт баригдахаар ингэж төлөвлөж байна. Гэр хорооллыг барилгажуулах зорилгоор айл өрхийг шилжүүлэн төр сууршуулах төрөөсийн орон сууцыг Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт барьж байгуулахаар шийдвэрлэж нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр 300 айлын төрөөсийн орон сууцыг 10 оноос барьж эхэлсэн. Гүйцэтгэгч нь Бэрэн компани барилгыг 11-ээс 12 онд үргэлжлүүлэн барьж барилга угсралтын ажил одоогоор 70% явж байна. Гадны сухамж шилжээний ажлын 30% гүйцэтгэлтэй байна. Мөн хаан үйлдвэрийн 1-р хорооны нутаг дэвсгэр 116 айлын Баян зэрэг дүүргийн 14-р хороол 480 айлын орон сууцууд ашиглалтанд оруулж Баян зэрэг дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр 600 айлын орон сууцыг энэ гүйцэтгэлийн ажил 70% явж байна. Дунд болон бага орлоготой өрхүүдийг орон сууцлах талаар авах арга хэмжээний тухай
засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан засгийн газрын 11 оны 4 сарын 27-ны өдрийн хурлаар хилцүүлэн иргэдийг орон сууцчлуулах тухай 138 дугаар тогтоолыг бол баталсан. Өнөөдрийн хуралдаанаар бага орлоготой иргэдэд жилийн 6% хэтрүүлэхгүй хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг хилцэн шийдвэрлсэн. Дээрх тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу Монгол улсын иргэн хишиг хөөртөх жоромд нэмэлт өөрчлөлт оруулах тухай засгийн газрын тогтоолын төслийг нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамтай хамтран боловсруул засгийн газрын 11 оны 8 сарын 31-ний өдрийн 264 дугаар тогтоолоор батлуулсан байна. Орон сууцчлуулах ажлыг эрчимжүүлэх үндэсний хорооны 11 оны 8 сарын 22-ны өдрийн тогтоолоор 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах орон сууцны төслүүдийг урьдчилан шалгаруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, уг ажлыг зохион байгуулж, төлөвлөгөө урьдчилан шалгаруулалт явуулах шалгуур үзүүлэлтүүдийг баталсан. Ажлын хэсгээс хөтөлбөрт хамрагдах орон сууцны зогслуур хороолол хотхны төслийг урьдчилан шалгаруулалтыг 11 оны 9 сарын 12-наас 10 сарын 10-ны өдрүүдэд зарлан барилгын байгууллага аж ахуйн нэгжүүдээс ирсэн төслүүдийн жагсаалтыг бол нэгтгэн гаргалаа. Орон сууцчлуулах ажлыг эрчимжүүлэх үндэсний хорооны 11 сарын 25-ны өдрийн засгийн газрын өдрийн болон засгийн газрын 11 оны 11 сарын 30-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгээс боловсруулсан 100 мянган айлын орон сууцны жагсаалт орон сууцны талаар авах арга хэмжээний тухай саналыг хэлэлцүүлэн засгийн газрын 341 дугаар тогтоолыг бол гаргуулсан. За мөн өдрийн хуралдаанаар 138 дугаар тогтоолыг батлан гаргасан байгаа. Энэ тогтоолын дагуу иргэдийн орон сууцны хөнгөлөлтөд зээлд хамруулах журмыг сангийн сайд нийслэлийн засаг дарга Замтайвар хот барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар хэрэгжүүлэхээр ингэж бол шийдвэрлсэн. Засгийн газрын 10 оны 341-р тогтоолоор баталсан шинэ нөхцөл байгуулалтын хугацааны зорилт хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны эхний ээлжийн орон сууцны барилга хотхон хорооллын жагсаалтын дагуу бол тодорхой судалгаа хийж үдсэн. Судалгаанаас харахад Улаанбаатар хотод баригдахаар төлөвлөгдсөн 68875 айлын 55 орон сууцны барилга хотхон хорооллоос 30 орон сууцны барилга хотхон хорооллын 12362 айлын орон сууцны барилгууд энэ хугацаанд баригдаж эхэлсэн байна. За үүний дотор бол 3021 айлын орон сууц ашиглалтанд орсон. 1375 айлын орон сууцны барилгын угсралтын ажил 80-аас 95%-тай. За ингээ үлдсэн нь бол 5-аас 70% гүйцэтгэлтэй ингээд байж байна. 11 онд хөдөө орон нутагт 392, Улаанбаатар хотод 9443, улсын хэмжээнд нийтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд 301.2 тэрбум төгрөгийн өртөгтэй 562 мянган метр квадрат талбай бүхий 9835 айлын орон сууцны 128 барилга ашиглалтанд орж байна. Монгол улсын ерөнхий сайдын 11 оны 2 сарын 23-ны өдрийн 12 тоо захирамжаар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа орон сууцчлуулах ажлыг эрчимжүүлэх нэгдсэн удирдгаар хангах салбар дундын болон тэрийн захиргаа нутгийн захиргааны байгууллагуудын хоорондын уялдааг хангаж хуурхай зохицуулах, зохих хөрөнгийн их усэр бүрдүүлэх үүрэг бүхий үндэсний хороо байгуулагдсан ажиллаад байна. Төрийн зүгээс инженерийн хангамжийн их усэр, инженерийн болон нийгмийн дэд үтс, ерөнхий төлөвлөгөө барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, иргэдийг орон сууц худалдан авалтанд зориулж баг хүүтэй урт хугацаатай хөрөнгийн их усэр бүрдүүлж, хувийн хэвшлэн, зах зээлийн шудраг өрсөлдөөнд төсөл арга хэмжээ чанартай гүйцэтгэх, татварын зөв тогтолцоотой, зээлийн зөв эрүүл хэлбэрийг ашиглан хэрэгжүүлэх юм аа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн их усрыг үнд цаас болон засгийн газрын баталгаа гаргах тухай засгийн газрын 11 оны 85 дугаар тогтоолоор шийдвэрлсэн. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт барилгын салбарт авт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний санал боловсруулан засгийн газрын 11 оны 5 сарын 3-ны өдрийн хуралдаанаар хилцүүлэн
дэмжигдэж 100 мянган айлын орон сууцнаас буян тухай хорооллын нэгдүгээр хэсэг яармаг, шинэ яармагт эхний ээлжинд баригдаж зээлээр олгох 5500 айлын орон сууцны хорооллын 11 онд шаардлагатай хөрөнгийг хөгжлийн банкны их усраа санхүүжүүлэхээр засгийн газрын 149 дугаар тогтоолоор шийдвэрлүүлсэн. За шинэ яармаг орон сууцны зохицол хорооллыг барихад шаардлагатай санхүүгийн их усрыг бүрдүүлэх зорилгоор бүгд найрамд Хятад ард улсын экспорт импорт банкнд 300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг 12 жилийн хугацаатай гаргахыг хөгжлийн банк зөвшөөрөх тухай асуудлыг засгийн газрын 11 оны 8 сарын 17-ны өдрийн хуралдаанаар хилцүүлэн орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай засгийн газрын 246 дугаар тогтоолыг батлуулсан. Гэр хорооллыг орон сууцны хороол болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд орон сууцны 7 дугаар хороол болон Монголын үндэсний радио телевизийн орчмын хорооллын инженерийн шухамшуулжээ 14 дугаар хороол бол барих ажлыг бүгд найрамд Хятад ард улсын 300 сая Америк долларын экспортын хөнгөлөлтөй зээлээр санхүүжүүлэхээр засгийн газрын 2009 оны 9 сарын 16-ны өдрийн 289 дугаар тогтоолоор шийдвэрлсэн. За энэ дагуу орон сууцны 7 дугаар хороол болон радио телевизийн орчмын гадны инженерийн шугамшилжээний 3 багцыг үүсгэх компаниудыг шалгаруулан 145 орчим тэрбум төгрөгийн гэрээг хийж гэрээг байгуулсан байна. За 11 оны 6 сарын 13-ны өдөр Монгол Улсын сангийн яамнаас бүгд найрамд Хятад ард улсын Экзим банктай хамтран ажиллах зээлийн тусгайлсан хэлэлцээрийг бол гаргасан байгаа. За нийслэлийн засаг даргын тамгын газраас гэр хорооллын айл өрхийг нүүлгэн шилжүүлэх газар чөлөөлөх ажлыг бол эхлүүлээд байна. За хөтөлбөрийн хүрээнд ашиглалтанд орох орон сууцны барилгын тоо хэмжээтэй уялдуулан бага дунд орлоготой иргэдийг орон сууцны урт хугацаатай зээл томруулах ажлыг зохион байгуулж энэ ажил шаардлагадах 4 их найд 322 тэрбум төгрөгийн хөрөнгийн их усүрийг тухай бүр уул уурхайн бүтээгдэхүүнээс олох ашигаас хөгжлийн банкнд төлөвлөрүүлэн бүрдүүлэхээр бол тооцож байна. За ер нь ойрын үед шийдвэрлэх нэг үндсэн 5 асуудал байгаа. Бага дунд орлоготой иргэдийн орон сууцыг барихтай холбогдуулан санхүүжилтийн асуудлыг нь бол тодорхой төвшин шийдэж ирсэн. Энэ асуудлыг бол цааш үргэлжлүүлж ярьж хэлцэж явна. Орон сууцны гадна инженерийн шухамшуулжээг бол санхүүжүүлнэ. 100 мянган айлын орон сууцыг барихтай холбогдуулан импортын барилгын материалыг багасгах дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бүсчилж ялангуяа энэ импортоор оруулж ирж байгаа цемент арматурын хэмжээг дотооддоо үйлдвэрлэхийн бодит бололцоог хангах үүднээс ажиллаж чиглүүлэн ажиллана. За барилгын материалын түүхийдийн чанар аюулгүй байдлыг тогтоох лабораторийг байгуул танууд хөөрөмж мэрэгжлийн боловсролчноор хангах гэх мэт асуудлыг ойрын үед шийдвэрлэх болно. За баярлалаа та бүхэндээ. За докторцайд баярлалаа. За хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын мэдээллийг дэд сайд Баямөх сайтыг урьж байна. Энэ өдрийн хамгаалан алтхъя. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр 2012 онд буюу өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хийх ажил мөн хийж ирсэн ажлын талаар бас товчхон та бүхэн танилцуулъя. Монгол Улсын засгийн газраас 2012 оныг өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж 1-р сарын 4-ний өдөр үндэсний хөтөлбөрийг баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийн 5-6 заасны дагуу жижиг дунд үйлдвэрийг дэмжих, сум хөгжүүлэх, хоршоог дэмжих, Монгол мал зэрэг засгийн газраас хэрэгжүүлж байгаа бусад төсөл хөтөлбөрүүдийг өрхийн хөгжлийг дэмжих чиглэлээр салбарын үйл ажиллагаатай уялдуулах, зохицуулах, сайжруулах, өрх гэр бүл чиглэсэн бодлогыг оновчтой болгох, тэдэнд чиглэсэн дид үтц бий болгох, тухайн өрхийн хүн амын бүтцийг наривчлан гаргах, хүн амын болон хөгжлийн бодлогыг уялдуулах, мэдээллийг нэгтгэх зэрэг зорилтуудтай
хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлогыг уялдуулан зохицуулж төлөвлөхийг даалгасан билээ. Тэргүүн ээлжинд хууль эрх зүйн орчныг сайжруулж тодруулж хэлэх юм бол тусгайлсан эрх зүйн зохицуултыг бий болгох шаардлагатай байна. Одоо үйлчилж байгаа эрх зүйн зохицуулалтаар өрхийн бизнес, жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгч гэж ерөнхий хүрээлэлд багтдаг. Сүүлийн жилүүдэд төрийн болон төрийн бус байгууллагууд иргэдийн зүгээс сан санаачлаг гарч өрхийн бичил бизнесийн тухай хуулийн төсөл боловсруулагдаж байсан. Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж төрөөс үзүүлж буй дэмжлэг, хөнгөлт чөлөөлтийг тухайн зорилтод бүлгийн бодит хэрэгцээ, хүсэл сонирхолд чиглэсэн ялгамжтай байдлаар шат дараалсан ангилалтаагаар ямар нэгэн давхардалгүйгээр хүргэхэд хууль эрх зүйн зохицуултыг чиглүүлэх нь зүйтэй байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд улс орны хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр төрийн дэмжлэгийг хүргэн ажиллах систем харьцангуй бүрдэж тогтлоо. Өрхийн жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулах, тэднийг тодорхой хугацаанд зах зээлд хөлөө олоход туслах, мөн 2011 оноос сумдад үйлдвэрлэл эрхэлж байгаа өрхийн иргэдэд тухайн орон нутгийн иргэдээс бүрдсэн зөвлөлийн үнэлэмжээр ямар нэгэн арилжааны банкар дамжихгүйгээр хөнгөлөлтөө нөхцлөөр зээл олох ажлуудыг зохион байгуулж хийж байна. Ялангуяа аймаг орон нутагт сум хөгжүүлэх сангаар дамжуулан энэ жил дахин 24 тэрбум төгрөгийг хуваарлах бөгөөд сумд өрхийн тооноос хамаарч 100-аас 530 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө өгөхий сантай болох юм а. Нийслэлд мөн адил бичил буюу өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэл үхээ дүүрэг хөгжүүлэх сан ч юм уу хөдөө орон нутагт хэрэгжиж байгаа төслийн туршлага дээр тулгуурласан сан байгуулж ажиллах саналыг боловсруулж энэ жил идэвхтэй санаачлагтай ажиллах ийм боломж бас байна. Хөнгөлөлтөө зээл олгох бол хийгдэх ажлуудын зөвхөн нэгэн хэсэг юм а. Өөртөө ажлын байр бий болгож байгаа өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар өрх гэрийг амжиргаатай, ажилтай, хуримтлалтай болгоход эдийн засгийн болон хууль эрх зүйн орчин цогцоор нь шийдэж байж амжилтанд хүрнэ. Үүнээс гадна хамгийн гол зүйл бол иргэд маань өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэл эрмэлзлийг чиглүүлж өгөх сургалт, сурчлагын ажил чухал юм а. Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад үйлдвэрлэл эрхлэх шин санаа сэдэлтэй боловч арилжааны банкны шаардлага хангахгүй барьцаа хөрөнгөгүйгээс болж олон иргэд жижиг дунд үйлдвэрийн зээлэнд хамрагдаж чадсангүй. Тэдэнд зээл авах боломж хязгаарлагдмал байгаа юм а. Жижиг дунд үйлдвэрийн зээлийг жигд хүртээмжтэй болгох, орлого багтаа иргэдийг хамруулах асуудал нэн чухал байна. Иймд зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төслийг батлуулан эрх зүйн орчны зохицуултыг бүрдүүлэх, улмаар төсвийн хөрөнгийн тодорхой хэсгийг энэхүү зориулалтаар ашиглах нь бодит дэмжлэг болохоор байна. За энэ чиглэлээр хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, холбогдох яам газруудтай хамтран хуулийн төсөл дээр ажиллаж байна. За өнгөрөгч 2011 онд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн зарим ажлаас товч дурдвал орон нутагт олгогдсон жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлтөө зээлийн 80 гаруй хувийг иргэдийн зээл эзэлж байна. Мөн түүнчлэн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд тоног төхөөрөмжийг лизингээр олох ажлын эхлэл тавигдсан. Ногоон хувьсгал хөтөлбөрийн хүрээнд өрхийн тариаланг дэмжих зорилгоор төмс хүнсний ногооны үр 23.4 мянган метр квадрат хүлэмжийн нийлэг хальс, 45 ширхэг бага аврын бороожуулагч, 1530 ширхэг үүр хөвчин хор шүршигч, 76 тонн био бордоо, 8.4 мянган литр бордоог аймаг орон нутагт хуваарлан олгосоо. Хотын хамтын тариалан төмс хүнсний ногооны төсөл боловсруулан 200 га талбайд төмс хүнсний ногоо тариалахад 6 дүүргийн 57 байгууллагын 4800 өрхийг хамруулан дэмжиж ажиллалаа. 456 ширхэг 48.9 мянган метр квадрат талбай бүхий нийлэг хальсан хүлэмжийг аймагуудад нийлүүлж нийслэлийн 133 иргэн аж ахуй нэгжид 50% хөнгөлөлтөд олох ажлыг зохион байгуулжээ. Часарган хөтөлбөрийн хүрээнд 809.4 мянган ширхэг часарганы суулгацыг 21 аймаг нийслэлийн часарган тариалах сонирхолтой 600 иргэн аж ахуй нэгжид 5 жилийн хугацаатай зээлээр олгосон.
малжуулах төслийн хүрээнд 307.7 сая төгрөг зарцуулан 21 аймгийн 168 малчин өрхийг малжуулсан байна. 2011 онд төсвийн тодтголоор 1 тэрбум төгрөгийг 324 өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулжээ. Гарс ногоон тэжээл, малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн тоног төхөөрөмжийг 22 аймаг, нийслэлийн 300 орчим өрхөд 50% хөнгөлөлтөө өнөр олох ажлыг зохион байгуулсан. Мөн түүчлэн 695 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг жилийн 2.4% хүүтэй 5 жилийн хугацаатаагаар олгосон байна. Үүний зэрэгцээ мал аж ахуйн гаралтай түүхийд бүтээгдэхүүнээр нэмэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг дундуу үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын салбарт 100 тэрбум, хоньны ноос бэлтгэж үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн хоршооны гишүүн малчдад урамшуул олгоход болон үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд 150 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 5 жилийн хугацаатаагаар гарган хөнгөлөлтөө зээл хэлбэрээр олгосон үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц хувь нэмэр боллоо. Өрхийн үйлдвэрлэлийг амжилттай явуулах, албан хэлбэрт оруулах нэг арга зам нь хоршоол юм а. Ялангуяа хүн ам цөөд, өргөн уудам газар нутагтай, газар тариалан, мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл зохиолсон манай орны хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, орон нутгийн хөгжлийг хангах, аж ахуй эрхлэх зэрэг гол хэлбэр нь хоршоо байна гэж үзэж байна. Төр засгаас сүүлийн жилүүдэд боловсруулан гаргаж буй бодлогын баримт бичгүүдэд хамтын хөдөлмөр, хамтын оролцоог ихээхэн дэмжиж байгаа билээ. Тухайлбал төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Монгол мал үндэсний хөтөлбөр, хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр, бараа түүхийн эдийн биржийн тухай хууль зэрэг нь хоршооны бүтцэд тулгуурлан хэрэгжүүлэхээр батлагдсан. Өөрөөр хэлбэл хоршоо хөгжүүлэх эрх зүйн орчин нилээд баталгаажиж боловсронгуй болж байна. Монгол улсын засгийн газраас хоршоолын хөдөлгөөнийг идэвхтэй дэмждэг зарим оронтой хамтран 2012 оныг хоршоог дэмжих жил болгох санал гаргаснаар Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн бүгд хуралдаанаараа 2012 оныг олон улсын хоршоолын жил болгон зарласныг энд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Хоршоо байгуулахыг сонирхож байгаа болон шин тутам хоршоо байгуулсан хүмүүст тохиолдож буй нэг бэрхшээл нь санхүүгийн хомсдол, эргэлтийн хөрөнгө юм а. Хоршоолагчдад тулгамдж буй энэхүү хүндрэлийг шийдэх талаар хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас ихээхэн анхаарч тодорхой арга хэмжээнүүдийг шатраатаагаар авч хэрэгжүүлж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олгож буй хөнгөлөлтөө зээлийн хүрээнд хоршооны чиглэлээр сүүлийн 2 жилд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн 2011 онд Монгол мал үндэсний хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн чиглэлийн хоршоодыг дэмжихэд зориулж 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг олгосон, мал аж ахуйн гаралтай түүхийн эдэд анхан шатны тордолт хийж, биржээр харилцуулах стандарт шаардлагыг хангасан, жишг болох үс түүхийн бэлтгэлийн чиглэлийн 20 хоршоонд 900 сая төгрөгийн хүүгүй урт хугацаатай зээлийг олгоод байна. Цаашид хоршоог эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр хөдөг хоршоолох хөдөлгөөн өрнүүлж энэхүү санаачлагыг улсын хэмжээнд зохион байгуулахыг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ жилийн ажлын нээлтийн үеэр дэвшүүлэн тавьж байна. Та бүхнийг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна. За өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд газар тариалангийн салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд үзүүлэх дэмжлэгийг үргэлжлүүлэх бөгөөд тухайлбал хамгаалагдсан хөрсний дэвшилтэт технологиг нэвтрүүлэн үйл зуны хүлэмжийн 50%-ийг хөнгөлөлтөө үнээр часарганы хөтөлбөрийн хүрээнд 850 мянган ширхэг часарганы суулгацыг 22 аймаг нийслэлийн часарган тариалах иргэдэд тариалах сонирхолтой 700 иргэн аж ахуй нэгжид 5 жилийн хугацаатай зээлээр олгохоор төлөвлөж байна. Үйлдвэрлэлийн салбарт хоршин ажиллах, томоохон үйлдвэрийн захиалгыг жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэгчид үйлдвэрлэх тогтолцоог бүрдүүлж эхлэх, тоног төхөөрөмжийн лизингээр олох ажлыг өргөжүүлэх ажлыг мөн зохион байгуулна. Монгол улсын 160.2 мянган малчин өрхийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болохыг нотолсон гэрчлэгээ тамга тэмдэгтэй болгох ажлыг 2012 оны эхний улиралд зохион байгуулахын зэрэгцээ мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.
Мөн газар тариалангийн салбарт ажиллаж байгаа 60 гаруй мянган өрхөө бас энэ өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд дэмжин ажиллах болно. Ингээд өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн намнаас хийх ажлыг товч танилцуулах юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За баян сайд баярлалаа. Боловсрол сошиал ухааны дэд сайд Ундрмаа таныг урьж байна. За та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд боловсрол сошиал ухааны салбарт баримтах бодлого, зорилт түүнийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын засгийн газрын 2012 оны өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан өрхийн хөгжлийг дэмжихэд шууд чиглэсэн ач холбогдолтой мөн үр өгөөжөө өгөх арга хэмжээ гэж үзэн салбарын маань талархан хүлээж авч байна. Ингээд энэ ажлын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр явуулж буй бодлого, үйл ажиллагааны чиглэл сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний явц үр дүн мөн цаашдын чих хандлагын талаар та бүгдэд товч мэдээлье. Боловсрол сошиал ухааны яв маань одоо орлого за мөн одоо бас бидний нэрлэлдгээр бас орлого багтаа одоо өрхийн мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтанд бүрэн хамруулахад чиглэсэн бодлого арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. 2011-аас 12 оны хичээлийн жилийн байдлаар улсын хэмжээнд 864 цэцэрлэг 166.7 одоо мянган хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтанд 76.7% та байна. Цэцэрлэгийн хамран сургалт маань болохоор 62% хүрч ингээд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт бол 2008 онтой харьцуулахад 20.2% бол одоо өссөн дүнтэй байна. Энэхүү өсөлтөнд бол нэгдүгээр улсын төсвөөс сургуулийн өмнөх боловсролд хуваарлах санхүүжилт жил өргөх тусам өсөн нэмэгдэж байгаадаа хоёрдугаар хуульд заасны дагуу хувилбар сургалтын зардлыг нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар тооцсон улсын төсвөөс санхүүжүүлэх болсон. Гуравдугаарт хөдөө орон нутагт нийслэлийн захын одоо хороололд цэцэрлэгийн шинэ барилга өргөтгөл барьж ашиглалтанд оруулснаар цэцэрлэгийн тоо нэмэгдсэн. Дөрөвдүгээрт хөдөө орон нутаг мөн бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтанд өргөжж байна. Тавдугаарт төрийн өмчийн цэцэрлэг болон хувилбар сургалтанд хамрагдаж буй хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцдаг болсон зэрэг нь одоо шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. 2008 онд батлагдсан сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгийн ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургаж болох. Мөн одоо хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 2 хүртэлх хүүхэд нэг бүлэгт байж болно гэж заасан нь хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн өмнөх насны хүүхдүүд эрүүл хүүхдүүдтэй хамт сурч хөгжих боломжийг эргэцэн хувьд бүрдүүлж мөн одоо үүний зэрэгцээ нэг ангид байх хүүхдийн тоог зааж өгснөөрөө хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл хүүхдийн аль алинд нь одоо үзүүлэх сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанарыг алдагдуулахгүй байхад чиглэгдсэн юм аа. Монгол Улсын засгийн газрын 2006 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан Монголын боловсролыг 2006-аас 2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг өргөжүүлж мөн одоо тэдний боловсролд бүрэн хамруулахад чиглэсэн 11 багц арга хэмжээг гарах үр дүнгийн хамтаар тодорхойлсон. Тухайлбал одоо хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийг эрт онцлох, нөхөн сэргээх, асаргаа сувилгаа боловсролын үйлчилгээнд хамруулах, мөн одоо суралцах явцад нь үүсэж буй бэрхшээлийг онцлох, сурах бэрхшээл үүссэн хүүхдэд тухайн бэрхшээлээс гарахад нь туслах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн цэцэрлэгт хамруулан сургах, ердийн сургуулийн багш, суралцагч, мэргэжлийн байгууллагууд ажилтнуудаас мэргэжил, арга зүйн тусалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бий болгох ажлуудыг тус одоо тусган хөгжүүлж байна. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол хамралтанд бол одоо бас ингээд энэ дэр гарахгүй юм байна тийм ээ. Хичээлийн жил нийт одоо суралцагчдын тоо за хөгжлийн Бидэнтэй хамтдаа сэрхэн үзэгч та бүхэнд баярлалаа. Би та бүхэн төр ордонд болсон өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлын нээлттэй арга хэмжээг шууд дамжуулан үзүүллээ. Үргэлжлүүлэн та бүхэн цагаагаар мэдээ хүлээн авч чадсан уу?
Өдрийн үзэгчдээ та бүхэн онгоц хөөрч будаг та аймагуудын нэг хоног өрсөлдсөн мэдээ анхаарлаа